За өнөөдөр бүгдээрээ Монгол бичгийн үндсэн зурлагыг хэрхэн хичээнгүй тэгээр бичих талаар үздэгэ. За шүдийг бичихтэй нуруу явлаа. Нуруунаасаа 45 градусын налуутай шүд бичлээ. Шүдээ дагуулж татлаа. Нурууны шугамн дээр хүргээд дахиад нуруугаа бичнэ. За хэдүүлээ шүдийг нэг алхам гэж үзье. За тэгэх юм бол шилб 2 алхам байдаг. За шилбийг бичихтэй мэдээж хэрэг нуруугаа явлаа. 45 градусын налуутай шилбээ татлаа. За дагуулж татлаа. Нурууны шугамн дээр ирээд нуруу. За шилб 2 алхам байх нь тийм ээ. За одоо бүгдээрээ гидс бичье. За 3-аас 4 мм нуруу явлаа. Доошоо 45 градусын налуутай нэг шүдний хэмжээтэй авлаа. За энэ хурц өнцөг үүсэхгүй шүү. Хурц өнцөг үүсгэлгүйгээр бөөрөнкилөөд дээшээ ихцээрээ бичлээ. Дээрээ хагас дугуй хэлбэр үүсгэлээ. Нурууны шугамн дээр ирээд за нуруугаа дагуулж татаад гидсээ бичнэ. За одоо бүгдээрээ гидстэй ном бичье. Гидстэй номыг бичихтэй завардаа гидс бичнэ тийм ээ. За нуруу явлаа. 3-аас 4 мм нуруу явлаа. Доошоо 45 градусын нэг шүдний хэмжээтэй налуу. За энэ дээр хурц өнцөг үүсгэлгүйгээр урагшаа болон дээд хэсэг рүүгээ цүдийхгүй. Дээшээ ихцээр нь татлаа. Дээрээ дугуй хэлбэр үүсгээд за нурууны шугамн дээр ирлээ. Нурууны шугамн дээр ирсний дараа аргашаа 45 градус, урагшаа 45 градусын налуутай татаад өгнө. Ардаа нум хэлбэр гаргана гэсэн үг. За ингээд гидстэй ном. За дараагийнх нь ном бичье бүгдээрээ. За номыг бичихтэй 2-аас 3 мм нуруу явлаа. За нэг зартиг үүсгэн 45 градусын налуутай зартиг үүсгэлээ. За дагуулж татлаа. Нурууны шугамн дээр очоод за нурууны шугамн дээрээс аргашаа 45 градус, урагшаа 45 градусын налуутай. За тэгэхээр энэ гидсний доотлын үзүүр дээр ямар ч өнцөг гарахгүй байх нь байна. За номны ард талд болон гидстэй номны ард талд ямар ч өнцөг гарахгүй байх нь байна шүү. За сүүлийг бичихтэй бүгдээрээ за 4-өөс 5 мм нуруу авлаа. За энд хурц өнцөг үүсэхгүй шүү. За хурц өнцөг үүсгэлгүйгээр хагас дугуй хэлбэртэй хот ойлголоо. Арын 5 мм шугамд чүд хүргэж болно. 5 мм шугам дээрээ хүрээд зогсон ч болно, чүд давуулж болно. За нэг тиймэрхүү хэмжээтэй. За орхицоо бичихтэй болохоор бүгдээрээ шүдийг нэг алхам гэж үзсэн бол орхиц 5 алхам шүү.